Эх орныхоо хөгжил дэвшил хүн ардынхаа сайн сайхны төлөө 100-аас 100 дамжин хөдөлмөрлөж зүтгэн гэдэг чухамдаа төрийн эрхэм үйл хэрэг билээ. Дорногов аймгаас Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Думаагийн Содомгой тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Эрхүү хотод улс ардын аж ахуйн дээд сургуульд 1954-өөс 1958 онд суралцж санхүүч мэргэжил эзэмшээд сангийн яамд 1969 он хүртэл хилцсийн дарга мөн сайдын ажил хийсэн байдаг. Монгол улс нийгэм эдийн засгийн ээдрээтэй хүнд цаг үед сангийн яамны сайдаас улсын төлөвлөгөөний комист орлогч даргын ажлыг 1969-оос 1984 он хүртэл хашихтаа тухайн үеийн социалист орнуудаас Монголын эдийн засагт тусламж үзүүлэх бололцоо, тусламжийг авч ашиглах, улмаар үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схемийг боловсруулж, аж ахуй нэгж, нийгмийн салбар бүрт гол ямар асуудлыг шийдэх, ямар арга зам байгааг наривчилж тусгаж, хэрэгжүүлж чадсан нэртэй эдийн засагч юм. Эдийн засгийн бүх тооцоог хийж 1970-аас 1990 он хүртэл 20 жилийг хамарсан хэтийн төлөвлөгөө боловсруулсан байдаг. Улс орныхоо эдийн засгийг өөд татах зорилт бүхий 1975-аас 1990 он хүртэл 15 жилийн хугацаанд их бүтээн байгуулалтыг үндсэндээ өрнүүлсэн байдаг. Одоогийн Монголын эдийн засгийн сайлын үнэ гэгдээд байгаа Эрдэнэт үйлдвэр, Монгол Орос Цэвтмент гээд уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд тухайн үед эхэлж байлаа. Энэ хугацаанд хөнгөн хүнсний үйлдвэр нилээд хөгжиж, мал аж ахуйн гаралтай ноос ноолоор арьс ширээ бүрэн боловсруулад дотоод хэрэгцээнээс гадна гадаадд гаргадаг болсон амжилт бий. Монгол Улсын ерөнхий сайдаар 1984-өөс 1990 он хүртэл ажиллахдаа Монгол орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтад онцгой гавьяа байгуулсан билээ. Өргөн сумын нутаг Аргалын уулын хойд талд Гармын гол бий. Бороо орсон үедэл ус урслаг, гуу жалахтай газар. Гармын голын элийн бууцанд Содомгой төрсөн. Төрж өссөн нутаг усныхаа хөгжил дэвшлийн төлөө, нийт Монгол улсынхаа хөгжлийн төлөө 80 насыг зоогөлсөн ч хөдөлмөрлөж, бодлоо чилээж зүтгэж яваа манай хүндэтгэнд эдлэх буурал билээ. Улсын орныхоо төлөө онцгой гавьяа байгуулсан эрхэм хүмүүст Чингис хааны одон гартуулдаг. Монгол улсын төр нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж, Монгол улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол улсын дээд чагнал, тэргүүн зэргийн одон, Чингис хааны одонг, Монгол төмний баяр, бахархлын өдрөөр Монгол улсын төрийн тэргүүн гартууллаа. Содомгой бол малчны борог амьдрал донд төрж, их говь дээж, ах дүүтэйгээ амьдралын хатуу хөтөөг багаасаа туулж өссөн. Монгол улсын ерөнхий сайдуудаас 80 насныхаа босгыг энх тун халахж, энэний хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай бурал. Одоогоос хагас 100 жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдсон ажилласан хүн. Танд болон таны үр хүүхэд, ач зээ, ойр дотны бүх хүнд төрж өссөн уугуул нутаг, Дорны говийн ард иргэдийн нэрийн өмнөөс эрүүлэнх аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн өрөөе.